За энэ өдрийн мэндийг өөрийгөө тайвшруулж цэнэглэх цаг болжээ. Өөртөө эвтэйхэн байдалд ороод хүсвэл та нүдэн дээр хаалт тавиарай. Хоёр хөлийн хооронд баг зэрэг зай аваад хоёр гарыг биенээс баг зэрэг салгаад эвтэй байдал руу шилжсэн байна. Амьсгал зөөлгөн аваад гаргаж эхлэе. Хамгийн түрүүнд тархинд байгаа шуугааныг нэмжахын тулд хэвлийн амьсгалыг зөөлгөн авч зөөлгөн гаргая. Амьсгал аваад хэвлийгээ яаралгүй амьсгалаар дүүргэж хийлээд аажмаар доошоо улам хэвлээ рүү буулгалсал. Дараагийн амьсгалыг авах ямар нэгэн шахалт хүчлэлгүйгээр зөөлгөн амьсгалыг өөртөө таатай байдлаар авъя. Амьсгал яаралгүй аваад гаргасан хэвээрээ хэвлийн амьсгал авч гаргахдаа анхаарлыг баруун хамрын нүхэн дээр тогтоон барай. Амьсгал ямар нэгэн чимээгүй өөрт таатай байвал тун сайн. Хамраар орж байгаа шинэ амьсгал уушруу шилжихээс өмнө хамрын хөндийгөөр яаж урсаж орж байгааг, яаж хоолой руу шилжиж байгааг, төгсгөлд нь яаж уушгийг дүүргэж байгааг анзаарай. Анхаарал баруун хамрын хүн дээр аажмаар анхаарлыг зүүн хамрын нүх рүү шилжүүлээ. Амьсгал нь хэвлийн зөөлөн урт амьсгалаар тасралтгүй аваад гаргана. Зүүн хамрын нүхээр орох амьсгал хамрын хүндэд байх өснүүдийг шүргээд цаашаа хамрын хүндээ хоолой уушиг цээж рүү хэрхэн нэвтэрч байгааг ажиглаарай. Амьсгалын урсгалыг ажиглая. Орж байгаа амьсгал орчны хэмтэй адилхан сэрүүхэн, харин биеэс гарч байгаа амьсгал илүү бүлээдсэн байгааг анзаарай. Хоёр хамрын нүхэн дээр зэрэг амьсгал анхаарлаа шилжүүлээ. Хоёр хамрын нүхээр орсон амьсгал жигд хурдтай хамрын хүндий хоолой уушгөр хэрхэн очоод буцаад хэрхэн гарч байгааг ажиглаарай. Би дүүртэл амьсгал авч гаргасан бол анхаарлыг хөлийн мол руу шилжүүлээ. Хөлийн хуруунууд, үлмийн ном өсгийгөө байгаа газар нь эхлээд мэдрээд суллаад жингийн унгаад амраая.
Амьсгал аваад гаргахдаа хөлийн зузай, хөлийн шай, шилбэний яс, түүнийг тойрон байрласан шилбэний булчин сул. Хамгийн их чангардаг болчих учраас шилбийг дахин нэмэлт амьсгал анхаарлыг хандуулж суллахад ямар ч гэм байхгүй. Өвдгөөс л баруун болон зүүн өдгийг ээлж дараатайгаар нэг үрчлэн суллаа. Өвдгөний гадна орших зүрсэн холбоосууд өвдгөн дотор байрлах жирийн эрзэнүүд тэнд байрлах шингэний хүртэл сул. Өвдгөний эргэн тойрныг хөнгөртлөн хөвтлөн суллаа. Би хэдий чинээ сайн сулж дийлэн төдий чинээ орчлон ертөнцийн нарийн эрчим биеэр маш сайн сүлэх болно. Амьсгалаа жоохон аваад гаргахдаа хоёр хөлний хооч өмгийг ээлжлэн сулж авах. За энэ дотор хорон болгонд үүсэх үүдэлээс түүнээс салбарлан төлж өг улаан цагаан ялтас эсүүдийг хамтдан суллаа. Энэ бие хизээ бүрэн сулран тэр үед үүдэлээс тархинаас дохоогоо бүрэн авахулна. Хаана ямар эс хэрэгтэй байна тэр тоогоор үйлдвэрлэх болно. Амьсгалыг өгөөд гаргахдаа чөмгөө бүрэн сул. Дараагийн амьсгалыг гаргахдаа цаанд бай хамгийн том булчин уяа сул. Хамгийн том булчин учраас хамгийн их чангардаг, хамгийн их ачаалал авдаг булчин учраас эхлээд баруун хөл, дараа нь зүүн хөл, доороос нь дээшээ самнаж буй мэтэр суллаж байна. Бүх анхаарал гуйн дээр амьсгал мөн тэнд өөдөж тэндээс илүү ялгаран гарах болно. За ярахгүй амьсгал зөөлхөн аваа дааж мхан гаргана. Хамгийн үнэтэй баялаг болсон өөрийн махан биеийг төлжүүлж амраахад, ангаахад, хэрэгцээгүй зүйлсүүдээс нь цэвэрлэхэд таны амьсгал анхаарал мэдрэмж гурав хамгаас чухал. Анхаарал хаана илүү тогтоно, тэнд илүү сулрал явна. Тэнд илүү хатуурал арилна. За амьсгал аваад гаргахдаа ууцсан дээр анхаарлаа тогтоогод тэнд амьсгал авч өгч гаргахдаа ууцсан дээр байх зузаан холбосон эрдэнүүдийг амрах боломж өгье.
энэ үед хэдий олон эргэтэн хэвийн сайхан ажиллаж байна. Төдий чинээ таны сэтгэл зүг бүрэлдэхэд оролцвол. Амьсгал аваад гарахдаа хахар сүлнээс дэшээ эхлээд бүслэгийн нуулмуудыг, дараа нь сэрний нуулмуудыг, эцэст нь хүзөөний нуулмуудыг дэс дараатай амраан суллаа. Амьсгал ямар ч хүчлэл үгүй, ямар ч яарал үгүй. Жоохон ууч гарна. Гүнзгий зөөлөн бууд урт амьсгалыг аажимхан аваад гаргахдаа нурууны нуулмуудыг нуулам хооронд байрлах шингэнүүдийнхэн хамтаар бага доороос нь дэшээ сулж амраалаа. Махан биеийн бүх ач холбогдлыг авдаг энэ нурууны нуулмуудыг амрааж байгаа тул нэг бүрчлэн мэдрэхийг хичээгээрэй. Тэгээ суллаад явъя. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нурууны аль хэсэг илүү чангарсан байдаг уу? Аль хэсэг илүү хурдан хатуурдаг уу? Аль хэсэг илүү ачаалал авдаг вэ? Тэр газараа нэмэлтээр амьсгал анхаарлаа мэдрэмжийнхээ хамтаар хандуулъя. Амьсгал аваад гаргах энэ хооронд яг өөртөө иллэг хийж буй мэтэр ямар ч твдэл яарал үгээр улам бие сурлаа. Заажмаар нуруу дагсан хамгаалтын булчингууд дал мөр 2 гарыг багаар суллаа. 2 дал, 2 мөр, 2 буглаг, 2 тогой, 2 шуу, 2 буй, 2 гарын алга, 2 гарын хуруунууд. Хоёр гарыг бүхэлдэн суулъя. Аажмаар анхаарлыг биеийн урт тал руу шилжүүллээ. Цаана хөрчгүй эрхтнүүдээр анхаарлаа хандуулад өөрийн амьсгалыг хайр халамжийн хамтаар цаатанд байгаа эдис болгоныг дүүргэж суллаж амраая.
хэвлээд чүүхэн ганцхан эс байгаас нь үр хүүхдийг өсгөж торниулсан болов хэвлээдээ талархаад сайхан ирчмээр дүүргээд цаашлие. Ааж мэнсгалаад гаргахдаа хоёр бөөрөө метр. Эхлээд баруун бөөр. Дараа нь зүүн бөөр. Аль аль нэг нь ямар ч ялгал үгүй хайрлаа. Одоо миний хэлэх үгийг дотроо бодолдоо, сэтгэлдээ өөрөндөө зориулж давтан хэлж болно. Би өөрийгөө сулж өөртөө цаг гаргаж өөрийгөө тайвшруулснараа өөрийн махан биеийг нөхөн түлжиж ангаагдах байгалийн өгөгдлийг нь сэргээж байна. Хоёр бөөрөө эрүүл ягаран гэрэлтэж байгаагаар хүсвэл та төсөөлж болно. Миний бөөрийн эдэс намайг цулрах тусам шинжлэгдэж байна. Эрүүл сайхан бөөр ямар байх ёстой? Тэр төлөв рүү миний бөөр шилжиж байна. Түүнд нь би тусалж байна. Хоёр бөөрөн дээр анхаарлаа хандуулангаа бөөрөндөө нэмж хэлхийг хүссэн сайхан зүйл байвал хэлээд аажмаар цаашаа шилжих гэж байна. Анхаарлаа давсаг руу хандуулъя. Давсгаа эхлээд мэдрээд зөөлөн амьсгал уудаа жоохон гаргалаа. За хүсвэл амьсгалаа. Байгалийн зөнгөөр орж гардаг амьсгал руу шилжүүлж болно. Автомат удирдлагын систем болох байгалийн өөрийнх нь төрлөх амьсгал руу бие даатгаж болно. Анхаарлыг аль болох ямар идэрхтэн дээр дарааллын дагуу шилжиж байна. Түүн дээр нь тогтоон барихыг хичээгээрэй. За яг нэл хүүхдийн биеийг гараараа дулаацуулж буй мэт. Яг тийм алганыхаа дулаан ирчмээр давсган дээрээ төөнж ингэж бодоорой. Энэ бие миний бие учраас энергийг шилжүүлэх, эрчмийг шилжүүлэх, дулааныг шилжүүлэх, тэжээлийг шилжүүлэх яг одоо бүгд миний удирдлаганд орё явагдана. Тийм учраас гараа хөдөлгөхгүйгээр гарынхаа алгыг
давсган дээрээ дулаацуулахаар тавьсан байна гэж бодож болно. Аажмаар цаашлаад бүдүүн нарийн гизээ өндрий эхлээд суллая. Дараа нь гидсээ ил гаргаад маш их халуун наранд төөнж байна гэж бодож болно. Бодоход хүртэл таны бие мэдрэмжийн дундаасаа халуун нарыг мэдэрсэн мэдрэмжээ сонгож аваад танд мэдрүүлэх болно. Бүдүүн нарийн гидсээ тэндэн төөнөдүүлтэй. Аажмаар анхаарлыг тэндээс салгаад хотоодон дээр хандвал. Хотоодоо өөрөө мэдрэнгээ эрүүл сайхан хотоодыг эхлээд төсөөлье. Эрүүл хотоод ямар байх хэрэгтэй яг тэр дүр төрхийг төсөөлье. Өдрөөс өдөрт эрүүл байдал руу улам их чиглэж яваа. Эрүүл байдлыг улам их хадгалахыг хичээж байгаа. Өөрийнхөө хотоодыг мэдрэ. Айл болох өвдөхгүй хичээдэг. Айл болох ачааллаа тааруулдаг. Хотоодондоо талархаад хотоодныхоо эрг ирмэг өнцөг бүхий л зай талбайг нь амрааж байна. Жимсэлөө гаргахдаа хотоодны хажууд нөхөрлөн орших дэлгүүгээ мэдрээ. Хотоодны зүүн тал байна. Дэлгүүгээ мэдрээд энэ бие суларсан байх үед, тайвширсан байх үед ямар таатай мэдрэмж мэдрэгдэж байгааг дэлгүүндээ дамжуулаад аажмаар илэг рүү анхаарлаа хандууллаа. Эхлээд илэгнийхээ гадаргуу бүхэлд нь мэдрээ. Эрүүл илгийг төсөөлье.
анхаарлыг илэнээр шилжүүлэх үед тэнд маш их эрчмийн бөөгнөрөл, эрчмийн хэлбэлзэл мэдрэгдэж эхэлнэ. Түүнийг анзаараад уламжлуулж өгье. Илгэн дээр анхаарал хандуулангаа үүний давтан хэлээрэй. Би өөрийнхөө элгийг ангаахт нь, эдгэрхт нь, үйл ажиллагаа хэвийн байхад нь тусалж байна. Би өөрийнхөө биед байх чангарал зангирлыг өөрөө суллаж, элгэндээ хэвийн ажиллахад нь тусалж байна. Би өөрийн махан биеийн дагуугүйх эрчмийн сувгуудыг амьсгал анхаарлаараа суллаж, элгэнийхээ чадлыг бууруулж байна. Элгэндээ талархаад элгэний туслах хэрэгтэн болсон цөсөө мэдрээ. Цөснийхаа нь хэвийн ажиллаж, хэвийн гөрвөлцөж, хичээнгүлэн ажиллаж байгааг анзаарай. Цөсөө улам суллаж, урсгалыг нь улам зөөллөе. Цөсний орон зайд эргэлдэх эрчмийг мэдрээрэй. Анхаарал цөсөн дээр хандах тусам, тогтох тусам тэнд тайвшрал, сулрал зэрэг явагдах болно. Цөсөө өөрийгөө улам илүү мэдрэх болно. Аажмаар анхаарлыг нойролж хариу шилжүүлээ. Нойролж хандаад талархаад баршгүй. Бүх анхаарал, байгалийн амьсгал, мэдрэмж бүгд нойролж хаан дээр цуглаа. Яг хүүхэд аргадаж буй мэт. Нялх хүүхдийг бөөлж буй мэт. Нойролж анхаарлаа тайвшруулъя. Мэдрэн суллаа. Анхаарлыг аажмаар дэшээ хоёр уушг руу шилжүүлээ. Тасралтгүй ажиллаж буй тэднэрт талархаад анхаарлыг тэнд тогтоомдорж өгье. Амьсгал хамраар ороод уушгинд хүрэх болгонд тэнд асар их гэрэл цацарч, тэр их гэрэл биеэр тэгдээд буцаад ажлаа дүүргээд уушгин дээр ирэхэд дахин уушиг тэр болгоныг биеэс маш их хүч тамиртайгаар гарган чөлөөлж, хамгийн чухал нь энэ үйлдэлээ хэдэн мянган удаа татсан ч
маш их хэрч хүчтэйгээр амьдралыг үргэлжлүүлж байгааг нь анзаарай. За эрүүл сайхан уушиг төсөөллөө. Уушиг ямар байх ёстой юм бэ? Та тэр дүр зургийг төсөөл. За миний уушиг юм шүү гэдэг. Уушгиндаа талархаад дараагийн зогсоол руу хөдлөлөө. Зүрхэн дээрээ ирээ. Хөлийн үзүүрээс толгоон орой хүртэл бие бүтэн суллаарай. Хоёр шүд хоорондоо зайтай. Хилээ танаад нагаад хэлний үеийг сулсан байдалтай. Нүдийг хамрын үзүүр рүү харагч хилүүлээд нүднийхээ үгийг нь суллаа. Бүх анхаарал зүрхэн дээр. Зүрхэн дээр мэдрэгдэх лугшилтыг, давтамж долгионыг бүгдийг мэдрэнгээ анхаарал амьсгалыг зүрх рүү чиглүүлээ. Өөрийнхөө зүрхний хэмнэлийг сонсъё. Зүрх энэ өдрийн хүртэл ямар гайхамшигтай амьдралыг туулсан. Ямар их ухаарал, туулал, туршлагыг хураасан. Тэр болгоны мэдрэмгээ амьсгалыг хэсэг аваад зүрхнээс эрчим хүч яаж бий рүү төгж байгаа гэдгийг анзаарах юм. Амьдрах 100 шалтгаан байж болох боловч талархах 1000 шалтгаан. Зүрхэн дээр анхаарал хандуулаад зүрх бол тэр чигээрээ гэрэл цацраагч. Зүрхнээс үүсэх амьсгалах тоолонд уруулжин гарах цахилгаан цэник гэрлүүд зүрхийг эхлээд дүүрлээ. Хүсвэл зүрхээ хайраар, талархлаар, урам зоригоор, өршөөл уучлалаар аль нарамж та дүүргэж болно. Зүрхнээс гарсан гэрэл бүх биеийг бүрхлээ. Одоо гэрлээ томруулъя. Биеийг дүүрчлэн гэрэлтүүлье. Одоо ертөнцийн эрчмийг хүлээж авах бэлэн боллоо. Орчлон ертөнцийн ангаагч, дулаан, энэрэнгүй эрчим таны биеийн эдэрс рүү нэвчиж эхэллээ. Учир нь та оршихуй ертөнцтэй адилхан хэмнэл рүү шилжлээ. Таны бие улам эрүүлэр гэрэлтэж, таны зүрхний цохилт болгон амьдралын эрчим хүчээр дүүрж байгаа зөвхөн анзаарай. Амьсгал өөрөө ороод өөрөө гарна. Бүх зүйл цаанаасаа хийгдэх болно. Та зөвхөн анхаарлаа шилжүүлж өгөхөд хангалттай. Орчлон ертөнцөөс орж ирсэн энэ их өвөөмөр эрчим хүч таны хүзөө, мөр, ууц нуруу, биеийн тэнд бөөгнөрсөн, цугларсан чангарлыг чөлөөлж цаашлаад таны уушгинд хүрч ангаах эрчмээр дүүргээд хөлийн үзүүр, урууны үзүүр хүртэл таныг амрааж нөхөн төлжүүлэхэд бэлэн боллоо.
уушгинд хүрсэн, зүрхэнд хүрсэн орчлон ертөнцийн энийг эрчмүүд бүх биеэр түүж эхэллээ. Хамгийн түрүүнд хевлийд буулаа. Хевлийд байх хоол боловсруулах замын бүх эрхтнүүд нэг нэгээрээ эрчмийн нууран донд тухалж нөхөн сэргийгдэж байгааг хүсвэл та зурглаж болно. Улам доошлоод 2 гар, 2 хөл бүтэн дүүрч эхлэв. Одоо та үүлэн дээр хөвж буй мэт. Усан дээр урсаж буй мэт. Маш их хөнгөн болсон байгаа мэдрээрэй. Хэрвээ энэ биед ямар нэг газар зөөртэй байвал аан газрыг уг гэрэлд бүрэн хамрагдахыг нь эрүүлж хийгээд зөвшөөрөөрэй. Одоо би та хүчлэх шаардлагагүй боллоо. Урт цаг хугацааны турш хадгалж үүрч явсан таагүй сэтгэл хөдлөл хэрвээ танд байгаа бол мөн одоо буулгах цаг нь боллоо. Цаанаасаа би рүү ороод аажмар гарах амьсгал донд энэ таагүй эрчмүүдийг бусдын талаарх хадгалсан таагүй бодлуудыг, мэдрэмжүүдийг урсгаж гарахыг нь зөвшөөрөв. Нөхдрөө ертөнцийн эрчим танаар сүлэгтэй. Танд сайхан эрчмийг өгөхөөс гадна танд нэгэнд хэрэглэгдэхээ болсон шаардлагагүй болсон удсан таагүй эрчмүүдийг мөн угаан авч гарах болно. Өдрийн туршид илэгдэлд орсон, дундарсан, бүхлэрсэн таагүй эрчмүүд одоо бүрэн урсаж эхэллээ. За та дотроо одоо энэ үгсийг давтан хэлээрэй. Амаа хөтлөхгүй байж болно, оюун бодолтой давтаж бас болно. Би бол эрүүл оршихуй. Би бүрэн бүтэн дүүрэн оршихуй. Би өөрийн биеийн өөрийгөө ангаадаг, нөхөн төлжүүлдэг гайхалтай чадварт үнэхээр талархаж байна. Би өөртөө төгс оршихуй. Яг одоо би эдгээдэг эрчмээр хүрээлэгдээд эс болгон минь нөхөн төлжийг мэдэрч байна. Тиймээс би талархаж байна. Би бол эрүүл оршихуй. Би бүрэн бүтэн дүүрэн оршихуй. Би өөрийн биеийн өөрийгөө ангаадаг, нөхөн төлжүүлдэг гайхалтай чадварт үнэхээр талархаж байна. Би уян хатан. Би өөртөө төгс төгөлдөр. Яг одоо би эдгэж хангаадаг оршихуун эрчмээр хүрээлэгдээд эс бүр минь түүний долгион хэмнэлд автан байгааг мэдэрч байна. Би энэ биеинд амар тайван байна. Энэ би өөрийгөө эрүүлжүүлдэг зүн сонинд нь би бүрэн итгэж байна. Би өөрийгөө эрүүл байхад саад болж буй бүх блок түгжээнүүдийг суллахыг зөвшөөрч байна. Би өөрийгөө эрүүл байхад саад болж буй бүх блок түгжээнүүдийг суллахыг өөртөө зөвшөөрч байна. Хорвоо ертөнцийн эдгээгч эрчимтэй нэгдсэн би өөрөө тэр чигт
өөртөө эдгийгч урсгал болон хувирсан байгаагаа мэдэрч байна. Энэ бие дотор өдрийн турш хураагдсан чангарал хатуурал зангирлыг би биесээ гаргахыг зөвшөөрч байна. Миний бие эдгэрхэд нөхөн төлчгөд илүү хялбар боллоо. Өдөр бүр намайг дүүргэдэг энэ их эрчим хүчинд би зүрхний угаас талархаж байна. Би хамгийн гүн түвшиндөөч эдгэрч байна. Миний зүрх, миний бие, миний эдэс улам эрүүлээр цохилж байна. Хорвоо ертөнцийн эдгээгч эрчимтэй нэгдсэн би өөрөө тэрчгтэй тийм урсгал болсон байна. Энэ үед минь өдрийн турш хураагдсан чангарал зангирал хатуурлыг би биесээ гаргахыг зөвшөөрч байна. Одоо миний бие эдгэрхэд нөхөн төлчгөд илүү хялбар боллоо. Өдөр бүр намайг дүүргэдэг энэ их эрчим хүчинд би талархаж байна. Би хамгийн гүн түвшиндөөч эдгэрч байна. Миний бие улам эрүүлээр цохилж байна. Би өөрийн биеийн байгалийн хэмнэлтэй нэг урсгалд, нэг түвшинд хамт хэлбэлцэж байна. Миний бие нөхөн төлчгөд бүрэн чөлөөтэй боллоо. Надад хэрэгтэй бүхэн одоо надад байна. Би тайвширсан, би төвлөрсөн, би амарсан учраас хорвоо ертөнцийн анагаахч эрчимтэй би нэгдэж чадж байна. Би яг одоо эрүүл сарвал төлөвдөр оршин байна. Би хүчтэй байна. Миний дархлааны систем зовхгүйгээр намайг хамгаалж дэмжиж байна. Би бүхий л хуучирсан хэрэгцээгүй эрчим хандлагыг орхиж шинэ эрүүл байдлыг амьдралдаа хүлээн авч байна. Би хэн гэдэгтээ юу байгаадаа талархаж байна. Би бүрэн дүүрэн эрүүл оршихуй. Би орчлон ертөнцийн гайхамшигтай эрчмээр дүүрэн байгаагаа мэдэрч байна. Би өөрийнхөө биеийн эс ширхэг бүртэй ухааралтай холбогдсон байна. Би намайг дэмждэг, намайг өргөдөг, надад тусалдаг бүх хүмүүстэй гүн холбогдсон байна. Биеэр гүйх эрчим улам илүү их нэмэгдэн байгааг анзаараарай. Амьсгалаач мод гаргаж эхэллээ. Өөрийнхөө биеийг тайвширч салрахад, өөрийнхөө их төлөвийг мэдэрхэд, өөрийгөө нөхөн төлжүүлэхэд цаг гаргасан танд баярлалаа. Амьсгалаа жоохон гарахтаа бие бага мэдэрч эхлэв. Амьсгал авах тоолондоо хүсвэл биедээ талархаарай. Эсвэл хамгийн хааштай гэр бүлийн хүмүүстэй бас талархаж болно. Тэдэндээ сайхныг хүсэж болно.
Амьсгал аваад зөөлөн гаргахдаа хөл гарынхаа үзүүрийг багаар мэдрээд багаар хөдлөөд за аль нэг тал руугаа зөөлөн эргээд өндийгөө сууж болно. Эсвэл та үргэлжлүүлэн амарч болно. Амьсгал аваад зөөлөн гаргахдаа төвлөрлийн туршид олж авсан энэ сайхан мэдрэмжүүдийг өдрийн турш хадгалахыг хичээгээрэй. Та бол өөрийн бодит байдлыг бүтээгч гэдгийг битгий мартаарай. Таны бодол, таны мэдрэмж, таны зүүн сөн таны амьдралыг бүтээсээр ирсэн. Та бол хязгааргүй бүрэн хайрлагдсан оршихуун нэг хэсэг. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.